Ерөнхийлөгч юу? Та зүгээр үү? Орчлоо. За. Одоо 50 байж болно. Даралт нь жоох их гиснээс юм болсон байна. Тайвшруулалт тарих хийсэн байгаа. Нэ би сая хин марсан уу? Алч та босгоотгооч. Хөөе. Гү та босгож яарах хэрэггүй. Жоох амар хэрэгтэй. Би 60 жил амарсан. Алин нандаа наваа босгоотгоо. Ерөнхийлөгч боломжтой. Би таны төвшөд явъя. Гэхдээ чи харин миний урд яваад түрүүний охины аль өрөөнд твтчихснийг болоотгоо л доо. Түрүүний охин гэж та тэр хүүхдийг өөрийнхөө охиноо гэж бодоод байгаа юм уу? Одоо таны охин чи 26 хүрсэн байгаа шүү дээ. Үгүй би мэдчихэж штэ. Чи ч одоо намайг тэнэг гэж бодоод байгаа. Үгүй аачлаа ерөнхийлөгч. Ерөнхийлөгч юу? Та одоогоор тайван байх хэрэгтэй. Хэрвээ энэ охин миний охин бол энэ бяцхан миний эцэг байх нь. Өнөөдрийн дотор энэ охины талаар бүх мэдээлэл нь надад болж ирнэ. Уучлаарай. Зөөгч танаа батраа чинь босчлаа. За би тэлээд өгье. Танаа юу байхгүй? Энержистрийн батраа байхгүй. Нэг авчихна. Байнга авах шаардлагагүй юм шүү дээ. Юу гэсэн үг вэ? Дуустгүй батарей юм уу? Үгүй. За чи зай цэгмэн гэдээ ороод таа. Ийм олон батраа авч мөнгө өрж байгаа нэг авчихад л мартагдаж шүү дээ. Энэ одоо надад бараагаа шахах гэдэг юм байна. Хотлоо ярьж байгааг нь шалгаж ил та. Нэрээ ярьсан байна шүү дээ. Генесийн амжилтыг тогтоосон батарей юм. Хүүхэд хүртэл амдаа ихээс сэргийлсэн байдаг юм биш. Эртхэн мэдж байхгүй яаваа. Тэгсэн бол муу охин минь гэмтэхгүй байхгүй юу? Багасаа хасрамжин газар өссөн юм бэл. Тэгээд гэр бүл найз нөхдөдгээд ахын байхгүй болохоор охиноо ганцаараа өсгдөг. Дээрээс нь сайхан хүнд мөнгөний өрөнд ороод бас охиныхоо эмчилгээний төлбөрийг олох гээд энэ төвцөө заргаж байгаа юм байна. Чи цогоор уцтаа. Тэгин охинд ажлын байр гарах гэж намайг хэлсэн гэд хэлж. За чи байж. Сайн байна уу? Би энэ төцийг авъя гэж ярьсан хүн байна. Йоо, сайн байна та. Би яг юмаа янзлаа байж гисэн. Та халуун юм уу? Зүгээр. Би харин их аятайхан байрлалтай мөртлөө хямдхан болохоор сонирхоод авчираа. Гэхдээ чи тэгээд ийм хямдхан зарчхаар зүгээр үү? Харин мөнгөний эрэг гараад агч. Энээс өөр ямар ч арга байсангүй. Тэгээд дараа нь юу хийх юм бэ те? Оройгоор нэг зөөгчийн ажил байгаа. Тэрийг л хийндэ. Чи надад ийм ашигтай хөрөнгө оруулалт хийсэн юм чинь би чамд тусалж болох уу? Чи энд яваад очаарай. Миний нэрийг хэлвэл ажлын байртаа болчих واخа. Хөөх. Чи айгүй том газар шүү дээ. Баярлалаа гэж. Харин чамд баярлалаа. Ямар гоё юм бэ? Нэрээ би энд байгаа бүх кофе цайны хэрэгслүүд үлдээнэ. Одоо би ямар ашиглах юм биш. За ашгүй. Бүр хожоотой нээр болчлоо. Ямар гоё. Баярлалаа гэж.
Намайг уучлаарай. Чи улам завааруулаад байна. Уучлаарай. Би хэн цэвэрлэгээний мөнгөний өгнө үү? Би бохирцсон болсон сэтгүүлтэй. Намайг тэгээд цамцны мөнгөө түл гэж байгаа юм уу? Чи төлж чадах уу? Чадна. Хэдий 100к байхт болно үсттэй. Би шилжүүлчихье. 5 сая л байна. Юу гинэ? 5 сая. Амныхаа зоргоор нэгчих шиг тий. Чи хөөе. Ядаж яахан баримжаатай өгнө хэлдэх үү? За ядаж 500 мянга гэсэн бол би итгэхэр байла. 5 сая гинэ. Ямар ичтгүү л өөрчин бэ? Энэ хүн харахад бас тийм ч мөнгөгүй хүн биш юм шиг байна. Хүүхийн цаг нь хүртэл үнэтэй харагдчих. Энэ мөнгөртэй ус нь ямар гоё юм бэ? За яах вэ? Зүгээр хэрэггүй. Юу гэсэн бэ? Йоо, инэрлээ. Чи юу бодоод байгаа юм бэ? Шууд мөнгө өгчөө зугатаач. Та надад дугаар өгч. Тэгээ Viber-аар холбогдоод хэмжлэл явуулаа. Зулаа дахин өгч. Тэглээ. Хассан шүү. Хассан.